Төрийн байгуулалтын байнгын хорон дээр яг адилхан асуултыг тавьсан. Яагаад хэрэгжилт 30% байгаад хэрэгжээгүй нь 50-60% байгаад ийм үнэлгээ одоо гарч байгаа учир шалтгааныг нь бид ярихгүй бол жилээс жил дахин яг л ийм асуудал орж ирээд байгаа байхгүй. Агуулга талаас нь бид нар үнэлгээ хийх ёстой маа гэдгийг одоо хэлээд байгаа. Тэгэхээр энэн дээр одоо бид дөрвтөө шийдэл гаргахгүй бол ердөөсөө болохгүй. Тэгээд яг энэ үнэлгээг аваад үзэхлээр 2017 оны 2018 оны өгсөн чиглэлийн биелэлтийг одоо яриад байгаа байхгүй юу? 7-8 жилийн дараах асуудал. Тэгээ одоо хүртэл ингэ хэрэгжээгүй. Тэгээ учир шалтгаан нь юунд байна вэ гэдгийг бас ярих цаг байна. Үнэхээр одоо биелэх боломжгүй ийм чиглэл өгсөн юм уу гэдгийг одоо бас ярих хэрэгтэй гэхээр учир сайд надаа төрийн байгуулалтын байнгын хорон дээр засгийн газар бол одоо өгсөн бүхий л одоо мөрөөдлийн даалгавар байсан ч бид нар биелүүлэхийн төлөө явна гэдэг ийм асуулт одоо хариултыг хэлж байгаа юм. Тэгэхээр үндсэндээ би энд одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр байнгын хорооноос гаргасан одоо энэ чиглэл тогтоолыг байнгын хороо л авч хилцэх юм байна. Хэдүүлээ энэ үнэлгээ өгöd байгаа 17-аас 18 оноос хойш өгөгдсөн одоо энэ үүрэг даалгавруудыг 49 шийдвэр гэж байна шүү дээ. Нэг бүрчлэн авч үзье. Боломжтой юм уу, боломжгүй юм уу, юун дээр байсан байна. Удирдлага зохион байгуулалтаас шалтгаалсан одоо хэрэгжээгүй 24% байгаа байхгүй юу? 24 заалт юм уу, 24% юм уу? Удирдлага зохион байгуулалттай холбоотой ч асуудлууд байгаад. Тэгэхээр энэ дээр бол бас хууль тогтоомж бидний гаргаж байгаа тогтоол өөрөө хэрэгждэг байх нь бас бидний үүрэг учраас бид ажлын хэсэг тусгайлж гаргаж үүн дээр ажиллаж өөрсдөө үнэлгээд үнэлт хийхгүй бол засгийн газраас бол бас дөрвтөө шийдэл дөрвтөө одоо хариулт өгөхгүй юм байна гэдэг ийм ихтгэл үнэмшилтэй болвол байна. За төрийн байгуулалтын байнгын хорон дээр бас нэг яригдсан асуудал өөрөө юу юм бэ гэхлээр өгөгдсөн үүрэг даалгаврууд нь биелэх боломжтой асуудлуудыг биелэхгүй байгаа дээр одоо бас ямар дүгнэлт өгөх вэ гэж. Сая энэ 25 оны 3 сард манай байнгын боловсролын байнгын хорооноос өгөгдсөн боловсролын зээлийн сантай холбоотой үүрэг даалгаврууд бол сүүлийн үед одоо цахим сүлжээн дээр ч гэсэн бас яригдаад илээ. Хүүхдүүд очичоод бас одоо зээлээ цаг хугацаанд нь одоо тухайн төлбөр нь орохгүй байгаагаас улбааж одоо байрнаасаа хөөгдөх хүртэл асуудал үүсэж байна гэдэг. Тэгэхээр яг энэ өгөгдсөн даалгаврын хувьд бол зээлийн иргэн төлөлтийг сайжруулах хүрээнд яг ямар ажил хийгдсэн юм болоо гэдэг ийм асуултыг одоо боловсролын яамнаас тавьмаар байна. Тэгээд хариултыг сонсомоор байна. Тэгээд үүн дээрээс суурлаад тодруулга хийх. За хариулт Чулуун сайд. Дараа нь босрлын яам. Тийм, ариун зай сайд дээр яриад байгаа агуулга бол нэг зүгрүүл хараад байгаа юм л да. Тэгэхээр зарчмын хувьд бол би одоо дэмжээл байгаа. Ажил аваад нэг 4 сар болж чинь өөрчлөх гэж бас хичээж байна. Гэхдээ асуудал байна уугүй байна. Жишээ нь төрийн эрх мэдлийн хуваарлтыг хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдэл гэж хуваарлдаг. Ерөөсө гол зарчим нь юм гэхээр гүйцэтгэх засаглал бол хууль тогтоох эрх мэдэл рүү халдаж болохгүй шүү дээ. Тийм учраас одоо найдлаа даргаа танаа байнгын хорооноос надад өгөөд байгаа үүрэг даалгавар чинь буруу байна гэж би хэлэх хэрэг бол над байхгүй засгийн газрын гишүүнээр. Өөрөө ямар даалгавар авахаа хүсээд авдаг засгийн газрын гишүүн гэж байхгүй шүү дээ. Надад ийм л даалгавар өгчвөл би ерөөсөө хэрэгжүүлээд өгье гэж. Тэгэхээр нөгөө 17 оноос хойш явсан байнгын хорооны тогтоол, төр хорооны тогтоол, их хурлын тогтоолууд байгаа байхгүй юу? Гэтэл агуулгаараа нийцж байна. Энэ 1400 энэ заалт дотор чи агуулгаараа нийцж байгаа заалтууд байна. Энд чинь юу н хэрэгжсэн ингээд тэгэхээр кодификац хийхгүй байгаа байхгүй. Тэгээд шууд нойллоод ороод ирж байгаа. Тайлан дээр. Тэгэхээр ингээд ойлгохоос аргагүй. Өмнө жилээс нэг ялгаатай нь бол түрүүн миний хэлсэн. Ямар ялгаа байна гэхээр үр дүн үнэлдэг болсон дэвшил байхгүй. Харахад ч гэсэн 24.7% ингээд багассан юм шиг харагдаад байгаа мөртлөө эн чинь нөгөө процесс үнэлээгүй учраас үр дүнг нь л үнэлсэн учраас ийм баг гарагдаад энэ зөвөө. Цаашдаа ингээл явъя. Хоёрт яамдууд журмаа батлахгүй байна. Бид нар энийг бол засгийн газар дээр байнга шахаж байгаа. Дээрэс нь их хурл дээр нөгөө сая их хурлын дарга Амар Баясгалангийн бас тэр дэвшүүлээд байсан. Ерөөсөө тэр хууль давсан журам цэгцлий гэдэг энэ ажил бол маш зөв. Яагаад тэгэхээр хууль баталдаг. Тэгээд нэг хууль чинь 17
журамтай гарч ирж шít. Анх 16 онд их хурлын гишүүн болоод тэр инновацийн хууль дээр яг нэг юм шалах ажлын хэсэг байгуулсан. 17 журам. Тэд нар журмыг батлах гад боловсролын яамтай хөөцөлцөөр байгаа дуусчих. Нэгсэндээ журмаа авахт баталдаггүй. Тэр хууль ерөөсөө нэг мөр хэрэгждэг. Тийм журмыг засгийн газар батлана гэж баталдаггүй. Гуравт хэрэгжүүлэх хугацаа тодорхойгүй үүрэг өгөгдөд байна. Тэдгээр улиралт ч гэдэг юм ингэж хатуу хугацааг заахгүй бол энэ 17 оны тогтоолууд чинь одоо нь хугацаанд дуусаагүй учраас яваад байгаа. Энийг хугацаатай болгох шаардлага байгаа. Дөрөвт бол санхүүжилтийн асуудал. Санхүүжилт шаардж байгаа үүрэг даалгавар өгчгөөр нөгөө төсөв мөнгөнд дийлдэггүй. Ингээл ерөөсөө л юу болоод байна гэхээр ерөөсөө нэг ингээл үр дүн байхгүй гэдэг ингээд тайлагнаад байгаа байхгүй. Тэр өмнө жилээсээ ямар ч энэгээр ялгагчжээ. Үнэлгээнүүдийг их хурл бай, засгийн газар бай бүх захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг нэг системд нийлүүлье гэдэг ийм асуудлыг болвол бид нар одоо оруулж ирээд өөрчлөлгөөд үзэж байгаа. 5 жилийн чиглэл эх 7 хоногоос хэлцэж эхлэхэд болвол нэг зүйл итгэлтэй байгаа нь яг энэ индикаторуудыг шууд тоотон хугацаатай тавьсан. Тоогоор хэмжинэ. Одоо quantitative арга зүй ашигласан. Тэрээс бид нар зөвхөн ингээд нэг юм чанар суурилна гэж яриад байдаг. Яг үндэ чанар суурилна гэдэг чинь зөв бие илж байгаа хэрэг байхгүй. Яг эдийн засгийн эрхчлөөний индексээр дэлхийн улсуудын эхний 60-д орно л гэвэл орох л ёстой эрхчил 3 байр урагшлах л ёстой. Урагшлаагүй бол тэр юмар Монголын эдийн засгийн форум 10 хийгээч нэмэргүй байхгүй. Өмнөх үнэлгээний журмаар 10 хийцнийг нь үнэлээл 60% тавьчихдаг байсан. Тэгээ та нар юу ч хийгээгүй байж юуны чинь 60% гээд өмнө жил яг энэ төрийн байгуулалт төр намайг нөө эргэлхлийн сайд орж байгаад орж ирэхэд тэгээд шүүмжлээдсэн байхгүй. Тэр ерөн цаашдаа үннээ яриад муу бол муу, сайн бол сайн. Ингээд засгийн газар эргээд их хурлынхаа өмнө хариуцлага хүлээдэг зарчим руу явах нь зөв юм байна гэж би ариун зай сайдтай санал. За баярлалаа. За учиргал дарга. Микрофон 1. За боловсролын зээлийн сантай холбоотой үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай боловсрол шинжилгээ ухааны байнгын орооны тогтоол гарч хэрэгжүүлэх журмыг бас шинжилэн баталсан байдаг засгийн газраар. За үүний хүрээнд одоо зээлийн иргэн төлөлтийг сайжруулах төсвийг төлөвлөхтэй хүртэл бас иргэн төлөлтөөс нь дараагийн зээлийг санхүүжүүлэхийн төлөвлөлтүүд бол бас хууль болоод төсвийн тухай хуульд бол орцсон ийм үүрэг хүлээгээд явж байгаа. За 2025 оны эхний 10 сарын байдлаар одоо нэг 15 тэрбум төгрөгийн иргэн төлөлт зээлийн сан дээр бол одоо хийгдээд явж байгаа. Тэгэхээр авах арга хэмжээний хүрээнд бол юу хийсэн бэ гэхээр энэ журн зээлийн иргэн төлөхийн гэрээ болон журамда Монгол банкны зээлийн мэдээллийн санд хэрвээ зээл авсан бол бүртгэгдэх ёстой. Тэгээ энэ ажил хийгдээгүйгээс бас нэлээд хугацаа бүртгэлээс болоод иргэн төлөлт удаашрч байсан. Одоо энэ За ариун цэвэр шин тодруулчих уу? Тодруулаад тэгээ хариулна. Яг гоо би сая төрийн байгуулалтын байнгын хорон дээр бас нэг гишүүдтэй холбоотой асуудлыг ярьж байхдаа ийм асуудал хэлсэн. Улсын их хурлын гишүүний хүүхэд болсноороо тэтгэлэгт хамрагдах эрхгүй болчихлоо гэж. Яг тэгвэл тухайн хүүхэд ээж аав нь хэн байхаас үл хамааран өөрөө шалгалтаа өгөөд өөрөө мэдлэг гэрээ одоо тэнцсэн болоод ирэх нь ууг нь бол нээлттэй байх ёстой маа гэж. Гэтэл яг одоогийн байдлаар ёстой жинхэнэ эрх мэдэл албан тушаалаа танил талаа ашиглаж зээл авсан хүмүүстэй эсэргээрээ хариуцлагын хүлээлгээгүй л байгаа байхгүй да. Сонгуулиас өмнө энэ асуудлыг ярьчихад тэгээ чимээгүй болчихсон. Жинхэнэ хариуцлага хүлээлгэх ёстой эрх мэдэл албан тушаалаа ашиглаж зээл авчихад эрх үүргээ хүлээгээгүй тэр хүмүүстэй хариуцлага ярихгүй байгаад чинь зэвүүцэл хүрээд байгаа байхгүй юу? Тэгээ энэ асуудлыг байнгын хороо уг нь бол ярьсан чиглэл өгсөн. Тэр юу болж байна гэдгийг л хариулна. За микрофон 1. Асуулт тодорхой. Товч тодорхой хариулраа учиргалгаа. зээлийн иргэн төлөлт. За мөн түүн дотроо одоо энэ чөлөөлөлтийн асуудал яригддаг. Тэгээ энэ хүрээнд засгийн газраас бас танилцуулга, тогтоолын төсөл мэдээлэл оруулаад авчаар хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг оруулсан, танилцуулсан. Хуулийн байгууллагууд шалгадаад явж байгаа асуудал байгаа. Тэгэхээр зэрэг хуулийн байгууллагын бас процессыг бид нар бас харгалзаж үзэж явж байгаа. Дөрөвдүгээр үлрэлд бас эргэж танилцуулж тайлагнах бас ийм үүрэг хүлээгээд явж байгаа.
Ариун зай гишүүн. Тэгэхээр бид өөрсдөө бас яг энэ боловсролын зээлийн сантай холбоотой ч гэсэн зүгээр хаяж болохгүй байнгын хороо энэ тогтоолынхаа араас явах хэрэгтэй юм байна гэдэг ийм л одоо саналыг хэлээд байгаа юм. Тэгэхээр тодорхой асуудлууд яригдах үедээ яригдаад улс төржөөд ингээд дарагддаг байж бас болохгүй шүү дээ. Тэгээ шудраг ёсыг ярьж байгаа бол үнэхээр жинхэнэ л одоо шудраг ёсыг бий болгохын төлөө л ажиллана уу гэхээс биш. Тэгээл нэг ярих үедээ ярьчгаал, хувилдах үедээ хувилдчихаал гэж дараад сууж бас болохгүй шүү дээ. Тэгэхээр үндсэн хууль бол одоо хүмүүр л одоо тэгш эрэхтэй байх гэж заасан байдаг. Тэгэд үүнийг ч гэсэн одоо бид нар төрийн түвшээдлийн бол өөрийнхөө энэ гаргаж байгаа тогтоол шийдвэр дээр ч гэсэн бас нэг биелэлтийг бас нэхэж явах нь зөв юм байна гэдг л одоо ийм саналыг хэлээд байгаа. Ариун зай гишүүний асуугадаг асуултыг би давтаад тодруулчих. Учир тэр чөлөөснийг хүчингү болгосныг засгийн газар шийдвэр гарсан санагдах юм. Гарсан билүү гараагүй лөө тийм үгүй юм уу? Яригдаг юм уу? Байнгын орон суугны чиглэл өгсөн санагдах юм. Микрофон 1. Энэ асуудлаар чиглэлийн дагуу засгийн газарт танилцуулга хийгээд холбогдох тэмдэглэлээр бас боловсролын яамд өргөсөн байгаа. Энэ юу гэхээр зэрэг 2025 оны 4-р улиралд багтааж эргэж авч хэлцэж танилцуулах. Яагаад тэгэхээр зэрэг хуулийн процесс зэрэг яваад байгаа. Хууль авилтаа тэмцэх газар прокурорын түвшинд яваад байгаа учраас авилтаа тэмцэх газар бол энийг шууд хүчингү болгоо гэдэг асуудлыг тавьдаг. За шууд хүчингү болгохоор бас эргээд бас хуулийн шийдвэр нь эцлэн гараагүй байгаа учраас энэ яг эцсийн үнэн зөв энэ бол одоо хуулийн байгууллага тогтоох хэрэгтэй.